За эцэг их болгоны дотор хүүхдээ нэг гайгүйхан шиг сургуульд оруулаад болж игэл бас тэр нэг айтайхан нэр хүндтэй сургуулиуд нь оруулаад тэр боломжтой тэтгэлгийг нь хамруулад явуулах юмсан гэсэн хүсэл байдаг. Надад ч гэсэн ийм хүсэл 4-5 жилийн өмнө төржсэн. Тэгээд энэ жил охин маань Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгт ороод засгийн газрын хамгийн том тэтгэлгийг нь аваад өнөөдөр ингээд энд ирчихсэн явж байна. За хүүхдээ ихтэй сургуульд орох ялангуяа мэрэгжил сонгоход нь туслах нь бол эцэгчүүд бидний үүрэг. За дээр нь энэ аялал энэ том одоо ажил маань 11 12 дугаар ангид эхэлдэггүй. Энэ ажил бол 9 10 дугаар ангиас эхэлдэг. За охин битээр 9 дугаар ангиас эхлээд мэрэгжлийн тухай маш нухацтай ярилцаж судалж, за 10 дугаар ангиас эхэлж маш одоо эрчимтэйгээр бэлдэж эхэлсэн. Яагаад гэвэл дэлхийн шилдэг томоохон сургуулиуд 10 11 12 дугаар ангийн дүнгийн хуулгыг заавал нэгтгэдэг. За энэ дүнг болон энэ итвэх маш өндөр байж хүүхдүүд бас тэнцэх ёстой. За зөвхөн дүнгээс гадна хичээлээс гадуурх ажлууд, оролцоо, дадлага, сайн дурын ажил гэх мэт олон одоо зүйлийг хүүхдүүдээс нэхэж их байгаа маань зөвхөн хүүхэд одоо үүнд бэлдэн гэсэн үг биш. Үүнд бас эцэгхийн оролцоо бас асар өндөр байх ёстой. Тэгээд охинтойгоо хамт аялсан энэ аяллахаа одоо бүр буцаад эхэнд нь очиод Wiki Hub AI гэж хөтөлбөрийг би бол зарлаж байна. За энэ хөтөлбөрт маань 10, 11, 12 дугаар ангидаас сурж байгаа хүүхдүүд маань хамрагдаж болно. 3 сарын эрчимжүүлсэн онлайн хөтөлбөр. За мөн дээр нь 7 хоног бүр ментор багштайгаа уулзсан. За энэ уулзалт бол бас зөвхөн хүүхдэд зориулсан уулзалт биш. Энэ уулзалт бол эцэг эхэд зориулсан уулзалтууд явах учраас 3 сарын эрчимтэй энэ хөтөлбөрт хүүхдтэйгээ хамт хамрагдаж одоо тодорхой зорилгын хэдэд урдаа тавьж түүндээ хамтдаа хүрцгэх энэ боломжийг олгож байна. Тэгээд Wiki Hub хөтөлбөрийн маань хамт олон төгрөөрөө тун удахгүй та нартайгаа эргээд уулзъя.